Иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхаа авч чадахгүй. Олон цагаар олширлон байж сая нийгэм өөрт хэрэгтэй мэдээлэл болон баримт бичгээ авдаг байсан. Цаг заваа алдан байж арай гэж авсан лавлгаа мэдээлэл аваад дахиад л нэг өөр хилтэс дээр очиж очир дараалал үүсгэнэ. Ингэж төрийн үйлчилгээг хүртэж байгаа иргэд сүүлдээ аргаа барж ард түмэндээ өөрчлөх ёстой төрийн үйлчилгээнд муу гэсэн үнэлгээг өгч төрийн албанд ажилладаг албан хаагчдыг хүн сурталтай хэмээн нэрэлдэг байсан цаг саяхан. Харин энэ цаг үе ард хоцорсон. Төр иргэдтэй үйлчлэх үйлчилгээгээ улам бүр сайжруулж, үе шаттайгаар олон шинэлэг ажлыг хийсээр ирсэн. Төрийн үйлчилгээг ард түмэндээ түргэн шуурхаа хүргэх чухал юмаа гэдгийг олж харан хэрэгжүүлсэн гол ажлуудын нэг цонхны үйлчилгээ юм. Төрийн үйлчилгээний шат дамжлагыг цөөрүүлэх, үйлчилгээг шуурхаа нээлттэй хүргэх зорилгоор уг нэг цонхны үйлчилгээг байгуулсан нь үнэхээр нүдээ олсон оновчтой ажлуудын нэг байлаа. Засгийн газрын 2007 оны 264 тоо тогтоолоор нэг цонхны үйлчилгээний дунд хугацааны хөтөлбөрийг батлан гаргасан байдаг. Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг нэг дороос хүртэх таа боломж бүрдсэн. Дээрх тогтоол батлагдсантай холбоотойгоор 2009 онд Орхон аймагт нэг цонхны үйлчилгээг байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Орхон аймагт ажиллаж байгаа нэг цонхны үйлчилгээг аймгийн засаг даргын тамгын газрын төрийн захиргаа удирдлагын хилтэс хариуцсан ажилладаг. 2014 онд аймгийн засаг даргын тамгын газрын төрийн захиргаа удирдлагын хилтсээс зохион байгуулж бусад байгууллагатайгаа хамтраад ингээ хийсэн ажлын нэг бол нэг цонхны үйлчилгээг өргөжүүлэх, за улмаар Баян өндөр сумын гэр хороололт шинээр нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх энэ ажлууд хийгдсэн. Тэр нэг цонхны үйлчилгээний талаар бол Монгол Улсын засгийн газраас 2013 онд нэг цонхны үйлчилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр 153 дугаар тогтоол гаргасан байдаг. За нэг цонхны үйлчилгээний гол зорилго бол иргэдэд бас нэг дороос үйлчилгээ үзүүлэх, аль болохоор үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, иргэд нэг дороос мэдээлэл авах, байгууллагуудын үйлчилгээг нэг зэгт төвлөрүүлэх ийм зорилготой. За аймгийн засаг даргын тамгын газар дээр явагдаж байгаа нэг цонхны үйлчилгээний байранд бол урсгал засвар хийгдсэн. За энэ үйлчилгээн дээр нэмэгдэж энэ онд бол нийгмийн халамж үйлчилгээний чиглэлийн үйлчилгээг нэмж нэг ажилд нэмж ажиллаж байгаа. За энэ нь бол Баян өндөр сумын орон сууцны хорооллууд одоо оршин сууж байгаа иргэд маань 5 дугаар микрийн цааталт нийгмийн халамж үйлчилгээний хилцс рүү очиж үйлчилгээгээ авдаг байсан. Энэ зүйл дээр бас бид нар анхаарад нэг цонхны үйлчилгээнд дээр нэг ажилд нэмээд ажиллуулснаар бол орон сууцны хорооллын иргэд аймгийн засаг даргын тамгын газарт байрлаж байгаа нэг цонхны үйлчилгээнд дээр ирж нийгмийн халамжийн чиглэлийн үйлчилгээг авах бүрэн боломж нэгдсэн. Аймгийн хэмжээнд нэг цонхны үйлчилгээгээр нийт 9 байгууллагын 10 төрлийн үйлчилгээг үзүүлэн иргэдтэй төрийн үйлчилгээг улам бүр артуулан ажиллаж байна. Үүнд бизнес ширээ, татвар, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн үйлчилгээ, натрат, хөдөлмөр зөөчлөл, банк, мэдээлэл зөвлөгөө, эрчим хүчний зохицуулах зөвлөлийн эрхлэх асуудлыг хүрээний үйлчилгээ. За манай нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн үйлчилгээ одоо энэ аймгийн захиргааны нэг цонхны үйлчилгээнд дэр ирсэн. Одоо Гордын 7 багийг үндсэндээ хариуцаж ажиллаж байгаа. Тэгээ иргэд маань одоо маш сайн мэддэг болоод ирж үйлчлүүлж байгаа үйлчилгээ маш сайтай байна. Ер нь нийгмийн халамжийн холбоотой бүхэл асуудлуудыг энэ шийдвэрлэж байгаа. Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагаа бол одоо энэ аймгийн захиргааны нэг цонхны үйлчилгээнд бүрэн төвлөрсөн байгаа. Тэгээд Гордын багийн маань иргэд эндээ ирж байнга үйлчлүүлж байгаараа заавал манай нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн одоо төв одоо офис руу явах шаардлагагүй. Манайх эндээ бүх Гордынхаа баг иргэдийг одоо урдан чуурхаа үйлчлэхэд одоо хүлээж авахд бэлэн болсон байна. Одоо он гарсаа нийтдээ 1000 гаруй хүн ирж байж 1800. Тэгээд ирээд өөрсдөө сонирхсан асуудлаараа хариулт аваад явж байгаа. Би нүд татврын цэгэр дэвтрийн талаар мэдээлэл авж байна. Тэгээд бас нөгөө нэг газар дээр байшин бариул ямар хөнгөлт итлэх вэ? Тэрний бичиг баримтыг хизээ бүрдүүлж өгөх ёстой вэ гэсэн мэдээллүүдийг аваад авч байна. За энэ бол нэлээд их давуу талтай. Заавал ч үгүй хилцээр нь очиод ойчрлоод тэгээд сууж явах хоорондоо ингээ хурд ирээ шууд ингээд одоо хүссэн мэдээлэлээ ингээд чиглэлээр нь аваад цаг алдахгүй ингээ авч байгаад их
маш их баяртай байгаа. Эрг өвний хувьд. За мөн энэ нэг цонхны үйлчлэгэн дээр худалдаа авах ажиллагааны танхим, за мөн худалдаа авах ажиллагааны чиглэлээр зөвлөгөө дэмжлэг үзүүлэх энэ чиглэлийн үйлчлэгийг бас нэмж байгуулсан байгаа. За мөн 14 онд хөдөлмөр зуучлал мэдээллийн төвийг нэг цонхны үйлчлэгэн дээр байгуулсан. За энэ төв байгуулагдсанаар иргэд маань одоо ажил олгогчдын одоо ажлын байрны захиалгатай танилцах, за аймгийнхаа хэмжээнд, улсын хэмжээнд ч гэсэн одоо хаана ажлын байр зарлагдсан байна, тэр мэдээллийг олж авах, за ажилд зуучлуулах, за байгууллага аж ахуйн нэгжүүд бол хөдөлмөр зуучлал мэдээллийн төвд хандаж ажлын байрны захиалгаа өгөх, хөдөлмөр зуучлал мэдээллийн төвд бүртгэлтэй байгаа иргэдээс сонголт хийх гэх мэтлэн одоо энэ ажлууд бол бас бодитойгоор хэрэгжих ийм боломж нөхцөл бүрдсэн. За манай хөдөлмөр зуршлал мэдээллийн төв 5 сарын 26-нд нээлттэй хийсэн байгаа. За тэрнээс хойш бол за нийтдээ яг одоогор бол 1050 хүнд үйлчлэг үзүүлсэн байна. Тэгэхээр нэг цагаан дээр хөдөлмөр зуршлал мэдээллийн төв байгуулагдсанаар за хөдөлмөрийн хэлт маань 1-р мегт байдаг. За яг энд байгуулсан болохоор иргэдэд арай бас яг нөгөө төвдөө болохоор дөхөм, ойр. За тэгээд мөн нэг цагаан дээр бусад нөгөө үйлчлэгнүүд авахаас гадна хөдөлмөрийн хэлцээр бас нэг ямар одоо ажлын байр байна, юу байна гэдээ бас нэг сонирхоод явах боломжтой. За тэгээд манайх болохоор хөдөлмөр зуршлал мэдээллийн төв болохоор за иргэдийг бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэдэг байгаа. За мөн ажлын байрны одоо захиалгыг иргэдэд танилцуулдаг. За мөн аж ахуйн нэгжүүдээс ажлын байрны захиалга авдаг. За мөн одоо зуучлалын үйлчлэг үзүүлдэг байгаа. Одоо нэг уцаар залгаад за энд ийм ажлын байр гарсан байна. Та сонирхож байна уу гэх мэтлэн залгаад зуучлалын үйлчлэгээс үзүүлдэг байгаа. За манай төв байгуулснаас хойш за 386-д ажлын байр санал болгосноос 151 иргэн зуршлагдаж ажилд орсон байна. Тэгээд за 113 компаниас захиалга ирсэн. За иргэдтэй хандаж хэлэхэд за манай хөдөлмөр зуршлалын мэдээллийн төвөр үйлчлүүлээрээ за тэгээд ирээд одоо ажлын байрны зар сонирхох боломжтой хаана ямар ажлын байр байна, ямар ажлын байрууд их байна, ямар одоо хүүхдээ ямар мэрэгжил эзэмшүүлвэл арай бас нэг хөдөлмөрийн хэлцээр их ажлын байрны захиалга ирдэг юм байна гэх мэтчлэн мэдээлэл авах боломжтой. Сайн байна уу? Манайх одоо бүхэл бүтэн төрлийн татвар, тэгээ нийгмийн даатгалын бүхэл үйлчилгээ татвар дотор болохоор газрын төлбөр үйл хөдлөх хөрөнгө бүхэл одоо татвартай холбоотой гүйлгийг бас хийж байгаа. Мөн нийгмийн даатгал дээр одоо нийгмийн одоо даатгал төлөхтэй сайн дурын даатгал, нийгмийн байгууллагын даатгал энэ төргээ бүгдийг төлж байгаа. Иргэдэд хандаад хэлэхэд угаасаа бүх зэг нэг дор байгаа. Тэгээ энд ирээд үйлчлүүлэхэд ямар нэгэн чирэгдэл гомдол байхгүй. Тийм үйлчлэгээтэй байгаа. Төрийн банк маань одоо нэг цонхон дээр бүхэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тийм учраас та бүхэн тавтаа ирж үйлчлүүлээрэй. Засгийн газрын 2007 оны 264 тод тогтоолоор нэг цонхны үйлчилгээний дунд хугацааны хөтөлбөрийг баталсантай холбогдуулан 2009 оноос Орхон аймагт нэг цонхны үйлчилгээний үйл ажиллагааг эхлүүлсэн. Нэг цонхны үйл ажиллагааг эхлүүлснээс хойш аймгийн хэмжээнд тайлант хугацаанд давхарсан тоогоор 25,000 гаруй иргэн үйлчлүүлсэн тоон судалгаа гарсан байна. В 2014 онд төрийн захиргаа удирдлагын хилцээс хийсэн нэг ажил нь гэр хорооллынхоо иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор нэг цонхны үйлчилгээг цагаан чулууд багт гэр хорооллын дунд нэвтрүүлсэн ажил юм а. Ингэснээр манай аймгийн дийлэх хувь нь амьдардаг гэр хорооллын иргэд маань төрийн бүх үйлчилгээг цаг алдалгүй түргэн шүүрхэг хүртэх боломжтой болсон юм. Аймгийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр туссан ажлуудын нэг болох гэр хороололд нэг цонхны үйлчилгээг бий болгох ажил ийхүү биелэлээ олж иргэд төрийн үйлчилгээг ямар ч чирэгдэлгүйгээр түргэн шүүрхэ авч болох таатай нөхцөл бүрдсэн юм а. Тэг гэр хороололд бол нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэхдээ бас гол анхаарсан зүйл бол энд газрын харилцааны одоо үйлчилгээг үзүүлэхээр болсон. За мөн гэр хорооллын иргэдэд нэг чухал шаардлагатай иргэний бүртгэл мэдээллийн үйлчилгээний одоо ажилтан энд мөн ажиллаж байгаа. За түүнээс гадна нийгмийн халамж энэ үйлчилгээний 2 ажилтан албан ёсоор ажиллаж байна. За ингээд аймгийн хэмжээнд ажиллаж байгаа нэг цонхны үйлчилгээнд дээр албан хэрэгжүүлж байгаа энэ ажилтнуудын компьютерийг бол үндсэн байгууллагатай одоо сүлжээгээр холбосон байгаа. Тийм учраас бол иргэд
тухайн үндсэн байгууллагт нь очихгүйгээр энэ одоо нэг сонхны үйлчилгээнд ирж төрийн үйлчилгээг авах боломж нөхцөлтэй болох юм аа. За мөн гэр хороололд одоо нэг сонхны үйлчилгээнд дээр бол хөдөлмөр зуучлалын үйлчилгээ мөн явагдаж байна. Нийгмийн даатгал, татвар, за мөн энд одоо төрийн банкны үйлчилгээ, за хувийн хвшлийн одоо салбаруудаас Mobicom-ын үйлчилгээ гэх мэтлэнгээр энэ үйлчилгээнүүдийг бас төрөлжүүлж, байгуулж, орон нутгийн төсвөөс нийтдээ 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргаж энэ төрийн үйлчилгээний нэгдсэн байрыг авч ашиглалтанд оруулсан байгаа. 2014 онд гэр хороололд төрийн үйлчилгээний нэгдсэн байрыг ашиглалтанд оруулж, тус байрны нэг давхарт нэг цонхны үйлчилгээг нээж, нийт 9 байгууллагын үйлчилгээг үзүүлэн үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Гэр хороололд байрлах нэг цонхны үйлчилгээний төвөөс иргэд маань дараах 9 төрлийн үйлчилгээг авах боломжтой. Иргэний бүртгэл, татвар, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн үйлчилгээ, хөдөлмөр зуучлал, банк, газрын харилцаа, кадастрын үйлчилгээ, Mobicom компани салбар. Энэ төрийн үйлчилгээний нэгдсэн төвд бол үндсэндээ 4 баг, 2 цагдаагийн хэсэг, өрхийн 2 имлэг байж байгаа, 1 имлэг болж орсон. Дээрээс нь одоо энэ дээр одоо төрөөс үзүүлэх хэрэгдэд байдаг нийгмийн халамж бусад одоо холбогдох бүх үйлчилгээ мөн одоо хороолын иргэдэд нэн чухал шаардлагатай нэг хашааны кадастрын зураг тийм ээ тэр моб байж байна, төрийн банк байж байна, халамж байж байна, нийгмийн даатгал, татвар гэдээс иргэний бүртгэл ингээд бүх одоо иргэдэд тулгамж яадаг бүх одоо үйлчилгээ төрийн үйлчилгээнээс гадна мөн төрийн давлгааны машин, төс машинд ажиллаж байгаа. Энэ бүгд нь бол одоо гэр хороолын иргэдэд Орхон аймаг засаг даргын мөрийн хөтөлбөрт заасны дагуу одоо төрийн үйлчилгээ иргэдэд ойртуулсан ийм чухал арга хэмжээ болж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Би энэ одоо нэг хүүхдэд шилжилт хийдэг чинь малчин багаас шин баг хоорондоо шилжилт хийдэг байгаа. Тэгээд яг нэг групптэй хүүхдээ тэр группийнхаа талаар л нэг байламжийн мэргэжлэнээс зөвлөгөө авчихна л да. Яг ер нь бол бүх тараас нэг мэдээлэл авчих боломж урдсан. Нэг цонхны үйлчилгээ бол төрийн үйлчилгээ бол ард түмэнд хүрч байгаа нэг хэлбэр гэж ойлгож байгаа. Ер нь бол үйлчилгээ бол бас гайгүй иргэдтэйгээ чиглэж ирэл гэж ойлгож байгаа. Нэг дараас л бүх үйлчилгээг авчдаг нь боломж юм шиг санагдаж байна. Бидний одоо цаг хугацаа хямс их сайн зүйл болсон байна гэж өвдө бодож байна. Нэгнээс нэгэнд ороод энэ чинь шуурхан байна шүү дээ. Түүнээс энэ чинь бид нар чинь нэг таксиг өслөөл тэгэл нэгэнд нь хүрдэг юм байсан шүү дээ. Одоо баян өндөрч орж байгаа шиг баян өндөрөөс нийгмийн халамжийн юу төв орно гэдэг ингээл таксиг өслөөл энэ нэлээд зардал хэмж өгсөн юм байна гэж өвдө бодож байна. Баяртай. Саяг одоо өнөөдрийн байдлаар эндээс ямар одоо үйлчлэг авах? Одоо их энэ дээр малчин багж байж байгаа одоо ишээ шилжилж ороод энэ аршант баг шилжсэн. Тэгээд одоо энэ дээр энэ хөгжийн мөрөв хаддаг байсан тэргээ одоо хөөсөлтөд одоо ингээл амархаал бүрчих шиг санагдаж шүү дээ. Энэ төрийн байгууллагуудын олон үйлчилгээний нэг цагийн үйлчилгээний хамрагдныг бол иргэдүүд нь хамаагүй цаг хугацаа хэмнэсэн үйлчилгээг ард түмэнд ойртуулсан. Тэгээ бүр ялангуяа одоо хороолын эцсийн энэ дээр байна гэсэн заавал одоо гордын хөдөлгөөний нэгтрэл тэр бүхэнд цаг алдахгүй ач холбогдолд сайн байна. Энэ бол одоо нэхэр одоо ард түмэнд нийцсэн тийм үйлчилгээ болж байгаа. Талархалтай байна. Таны хувьд өнөөдөр эндээс яг ямар үйлчилгээ авсан? Миний хувьд өнөөдөр багаас тодорхойлт аваад явж байгаа энэ кадастрын юунаас бас асууж лаврах зүйл гараад ингээл энэ хоёр ажиллаар явж байна да. Нэг цонхны үйлчилгээнд дэр халамжийн мэргэжилтэн асуудаг болсноос бол төрийн одоо авж байгаа үйлчилгээ иргэдэд ойртож байгаа. Одоо манай төв байрлал очихгүйгээр эндээс мэдээлэл шууд авдаг. Бүх үйлчилгээ нь яг дэрэгдээс нь хүрж байгаа. 9 сарын 15-наас хойш манай одоо нэг цонхны үйлчилгээнд яг халамжийн чиглэлээр бол 840 гаруй иргэд ирж үйлчлүүлж байгаа. Ер нь одоо төрийн бүх үйлчилгээнүүд одоо нэгд оролцсон учраас иргэдэд маань одоо төрийн үйлчилгээнүүд маш хурдан шуурхай нэг дороос бүх үйлчилгээг авах бүрэн боломжтой сайхан үйлчилгээ болоод байгаа энэ хэвээр. 2014 онд нэг цонхны үйлчилгээгээр үйлчлүүлсэн иргэдийг тоон судалгаагаар харахад дараах тоон судалгаа гарсныг одоо та бүхэндээ харуулъя. Банкны салбараар 10,733 иргэн, нотариатаар 5,911 иргэн, даатгалын үйлчилгээг 3,338 иргэн, мэдээлэл зөвлөгөө үйлчилгээг 1,693 иргэн, татвараар 1,569 иргэн, хөдөлмөр зуучлалын төвөөр 986 иргэн, бизнес ширээгээр 694 иргэн, худалдаа авах ажиллагаагаар 497 иргэн,
нийгмийн халамжаар 412 иргэн тус тус үйлчлүүлжээ. Мөн энэ нэгдсэн байран дээр бол эрүүл мэндийн үйлчилгээнүүд явагдаж байна. Өрхийн эрүүл мэндийн төв, за мөн түргэн тусламжийн үйлчилгээ, за мөн Баян өндөр сумын 4 багийн одоо засаг дарга ажлын алба, иргэдийн нийтийн хурал энд одоо төрийн үйлчилгээг иргэдэж хүргэж байна. Тийм учраас бол энэ гэр хорооллын нэг цонхны үйлчилгээ, төрийн үйлчилгээний нэгдсэн байр бол бас иргэдтэй ойртсон ая тухтай нөхцөлийг хангасан ийм одоо төрийн үйлчилгээний цэг болсон гэж ингэж ойлгож байгаа. За манай багийн иргэд бол энэ мэдээлэл сэтгэл хангамжтай байгаа. Яагаад гэвэл одоо анх удаа Орхон аймгийн одоо 40 жилдээ Чацуу ууган баг бол анх удаа өөрийнхөө багийн нутаг зэвсэгтээр багийн байртаа өрхийн эрүүл мэндийн төвтөө тэгээд дээр нь бүр нэг цонхны үйлчлэгээд ийм болсон бол туйл их баяртай байгаа. Аймгийн хуралдаас одоо энэ байгаа энийг одоо байгуулахад энэ байрыг худалдаж авахд бол тодорхой хэмжээгээр би бас өөрийнхөө санаа бодлыг хэлж төлөөлөгчдөд дэмжих хүсэж уриалсан. Төлөөлөгч маань дэмжсэн. Тэгээд иргэддээ хэлэхэд энэхүү одоо нэг цонхны үйлчлэгээр байнга үйлчлүүлж байгаарай. Иргэдэд нээлттэй төрийн үйлчлэгээ бол бас энд биелээ олж байна гэж хэлэхэд таатай байна. Энэ 2014 оны 8 сарын 15-наас үйл ажиллагаагаа яг жигтрүүлээд энэ байранд орж ирсэн. За одоо бидэнд болохоор Наран булаг, Аршаанд цагаанчлуу, Туртын гол гэсэн багуудын ерөнхийд нийтдээ бол 14,000 гаруй хүн амд эрүүл мэндийн анган шатны тусламж үйлчилгээ үзүүлж ажиллаж байна. За цаашдаа болохоор иргэд үйлчлүүлэгчд маань бас яг одоо энэ өрхийн эрүүл мэндийн төв дээр маань нийтдээ 6 амжилт 6 совилогч ажиллаж байна. За эрүүл мэндийн анхан шатны тусламжийг бид нар өрхийн эмнэлэг дээр үзүүлж байгаа. Дээрээс нь болохоор нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээд довтлогоо арга хэмжээ эрүүл мэндийн сургалтын ажиллагаа зохион байгуулж байгаа. За тэгээд мөн одоо 5-6 төрлийн шинжилгээнүүдийг бас хийж байгаа. Ийм учраас өрхийн эрүүл мэндийн төв дээр ирж үйлчлүүлж авах хэрэгтэй байна. Шинжлэлийн засгийн газраас хэрэгжүүлж буй иргэдэд хүнд сурталгүй хурдан шуурхай хүртээмжтэй төрийн үйлчилгээ хүргэх ажлын хүрээнд мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газраас төрийн төвжирлэгийн үйлчилгээ зорилгын дор төрийн үйлчилгээний цахим машин буюу түүц машиныг ашиглалтанд оруулсан. Түүц машинаас иргэд өөрийн амьдарч буй хамгийн орхон үйлчилгээний төв байгууллагаас дэвшилтэт технологи ашиглан төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах бөгөөд яам, агентлаг, төрийн байгууллагуудад өөрийн санал хүсэлт өргөдөл гомдлоо илгээх боломжинд бүрдэж байгаа юм а. Үүний үр дүнд иргэний цахим үнэмлэх хэрэглээнд нэвтэрч цахим засаглалын ажил нэг алхмаар урагшилсан юм. Иргэдэд үйлчлэх нэг цонхны үйлчилгээ төслийн хүрээнд мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газраас 108 ширхэг түүц машиныг байршуулсан. Үүнээс 2 ширхэг машин нь манай аймагт суурилагдсан байгаа юм а. За Орхон аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээний цахим машин 2 ажиллаж байна. За нэг одоо цахим машин бол холбооны газар дээр ажиллаж байгаа. За цахим машиныг ажилуулах газрыг сонгохдоо бол орой одоо болж өгвөл 24 цагаар, за мөн орой 11 цаг хүртэл бол энэ үйлчилгээг иргэд очиод цахим машинаар үйлчилгээ авах боломжтой ийм байрлалуудыг бид нар сонгож ажилуулж байгаа. Нэг цахим машин бол гэр хорооллын одоо төрийн үйлчилгээний нэгдсэн байран дээр байрлсан байгаа. За цахим машинаас бол иргэд өнөөдрийн байдлаар 14-5 төрлийн үйлчилгээг авч байна. Лавлгаанууд авч байна, тодорхойлолт авч байна. За мөн санал бодлоо илэрхийлэх, цахимаар илэрхийлэх бүрэн боломжтой юм байгаа. Иргэний үнэлгээ лавлгаа авч байна. Энэ чинь хамгийн сайхан хөнгөн болсон байна шүү дээ. Одоо ирээдүйн тоног хөрөмжөд их төхөм амар болсон байна. Энэ ер нь зөвлөлтөө ямар нэгэн лавлгаа аваад одоо энэ рүүгээ очоод банкнд мөнгө тушаад явдаг гэсэн одоо ч тийм байхгүй шүү. Эндээ ингээд уншуулаад авчиж байна. Хамаагүй хөнгөжж байгаа л дээ. Иргэний үнэмлэхний лавлгаа. За иргэний үнэмлэх өмнө нь ер нь түүц машинаар үйлчилж яв. Үгүй. За мэдээлэл авцсан уу? Авчлаа. Айгүй амар юм байна. Тэгээд
очирлахгүй тэгээд ийм хурдан гарчичаад. Ер нь бол хэдэн минут болсон бол? Тэгэл өөрөөсөө юу явах юм бол хурдан л авах. Тэгээ урд нь ажиллаж үзэж байгааг болохоор тэгээд. Гэтэ ямарсаа айгүй хурдан гарч ирсэн. Цаашдаа бол цахим машины тоог нэмэгдүүлэх энэ чиглэлийг баримтлан ажиллаж байгаа. За цахим машинаар бол он гарсаар нийтдээ 13,000 гаруй иргэд үйлчлэгээ үзүүлсэн авсан байна. Тийм учраас бол манай иргэд бол бас цахим машин руу ханддаг, цахим машинаас үйлчлэгээ авдаг. Энэ зүйл рүү бас нэлээд хэвшил болсон ийм үр дүн ажиглагдж байгаа. Аймгийн хэмжээнд нийт 2 ширхэг төрийн үйлчилгээний цахим машиныг байрлуулан иргэддээ лавлахаа мэдээллийг өгч ажиллаж байна. Иргэд маань төрийн үйлчилгээний цахим машинаас нийт 14 төрлийн лавлахаа мэдээллийг авах боломжтой. Төрийн үйлчилгээний цахим машинаас олгогдох үйлчилгээ нь улсын бүртгэлийн ерөнхий газарт ашиглагддаг нууцлалын өндөр зэрэглэлтэй QR кодоор баталгаажсан үнэт цаасан дээр хэвлэгдэх бөгөөд ямар нэгэн байдлаар дуурайлгах хуулбарлах боломж байдаггүй. Төрийн үйлчилгээний цахим машин буюу түүц машин нь төрийн бүхий л төрлийн үйлчилгээ хүргэх бөгөөд эхний байдлаар иргэний бүртгэлийн 6 төрлийн лавлахаа, татварын ерөнхий газрын 4 төрлийн лавлахаа болон аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээ хүргэдэг. Үүний дотор өдөр тутмын сонингуудын захиалга, цахилгааны төлбөрөгч түүц машинаар дамжуулан төлөх боломж бүрдсэн юм. Төрийн үйлчилгээний шат дамжлагыг цөөрүүлэх, иргэддээ төрийн үйлчилгээг төргөн шуурхах хүргэх зорилгоор нэг цонхны үйлчилгээ болон төрийн үйлчилгээний цахим машиныг бий болгон ажилласнаар иргэдийнхээ дунд судалгаа явуулж асуултуудыг асуухад тэд тийм үгүй гэсэн хариултыг өгч байсан юм а. Харин энэхүү асуултуудын хариултыг одоо та бүхэндээ үснэгтээр харуулъя. Та хүссэн үйлчилгээгээ авч чадсан уу? Танд үйлчилгээний талаарх гарын авлага, мэдээллийн самбар болон бусад мэдээлэл хангалттай байна уу? Нэг цонхны үйлчилгээний хүлээлтийн танхим, тав тухтай байдлын талаарх таны сэтгэгдэл. За аймгийн хэмжээнд бол иргэдийн санал хүсэлтийг биечлэн болон бичгээр, за мөн цахимаар, за утсаар ингэж хүлээж авч ажиллаж байгаа. Энэ бол бас иргэдийнхээ санал хүсэлтийг шуурхаа хүлээж авах. Энэ чиглэлийн програм хангамжийг бид нэвтрүүлсэн. Энэ чиглэлээрээ бол бас манай Орхон аймгийн Эрдэнэ тот бол улсын хэмжээнд нэлээд одоо ололттой ингэж ажиллаж байгаа гэж бодож байна. За мөн одоо иргэдийн амьдралд одоо амьдрал бол баян тулгамдж байгаа асуудлууд бол бас олон байна. Тэгэхээр 7035 дугаарын утсаар ирж байгаа иргэдийн санал хүсэлтүүдийг оройн нэгтгээд маргааш өглөө нь бол аймгийн засгийн өрөөнд болдог элцийн дарга нар болон бус удирдлагуудын шуурхай зөвлөгөөн дээр байнга танилцуулдаг. За мөн иргэдээс ирсэн санал хүсэлтүүдийг бол байгууллага аж ахуйн нэгжүүд рүү бол програмаар шилжүүлдэг. За мөн энэ програмтай хамт бол 86 тэг 3511 гэсэн утас ажилладаг. Таны санал хүсэлтийг хүлээж авсан тохиолдолд бол энэ утаснаас таны утсанд мессеж очино. За шийдвэрлэсний дараагаар бол мөн энэ утаснаас бол таны утсанд таны санал хүсэл шийдвэрлэгдлээ гэсэн хариу өгдөг. За энэ тохиолдолд бол иргэн та 7035 дугаарын утсаар дэлгэрэнгүй одоо хариугаа хүлээж авах бүрэн боломжтой. За мөн одоо Стратегийн тамгын газрын цахим хуудсанд хандаад өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн програмд хандсанаар цахим хэлбэрээр таны өргөдөл гомдол хэрхэн шийдвэрлэгдэж байна гэдэг асуудлыг бол та мөн явцыг хянах, хариулт авах ийм бүрэн боломжтой болсон. Цаг алдахгүй ингээ авч байгаад их маш их баяртай байгаа. Амархан бүчих шиг насаарч шүү дээ. Хамаагүй цаг хугацаа хэмнэсэн, үйлчлэгийг ард түмэнд ойртуулсан. Энэ чинь хамгийн сайхан хөнгөн болсон байна шүү дээ. Хамаагүй хөнгөжж байгаа л дээ. Айгүй амар юм байна. Төрийн үйлчлэгээ бол ард түмэнд хүрч байгаа нэг хэлбэр гэж ойлгож байгаа. Төрийн үйлчилгээ иргэн таны дэргэд байна. Анхаарал тавьсан баярлалаа.